Энэ бол профессор Дэв хоромсоомуудыг илүү дэлгэрэнгүй авч үзье. Бид ДНХ-ийн хоромсоом болон тэдний үүсэлтийн талаар маш их зүйл сурсан. Мөн бидний бүх эсүүд ижил генетикийн материалтай байдаг шалтгаан болох метоз, мөн гемет үүсч дараа нь үр тогтох нь үеэс үед ийм генетикийн олон янз байдлыг бий болгодог шалтгаан болох миосины талаар мэдэж авсан. Гэхдээ заримдаа энэ үйл явцад алдаа гардаг. Бид геномын мутац, эндоген болон экзоген мутагенуудын шалтгаан, репликацийн механизмын санамсаргүй алдаануудын талаар хэлэлцсэн. Гэхдээ геномд асар том өөрчлөлтүүд гарч болох бөгөөд энэ нь үүссэн организмд гүнзгий нөлөө үзүүлж болзошгүй. Тэдгээрийн заримыг нь авч үзье. Бид шалахыг хүсч буй хамгийн ихний зүйл бол хоромсоомын тооны өөрчлөлт юм. Бидний бүх соматик эсүүд 46 хоромсоомтой бөгөөд эдгээр нь миосиноор дамжин 23 хоромсоомтой гемет үүсгдэг тул үр тогтох үед 46 хоромсоомтой зигот дахин үүсч шинэ бит болж ургадаг гэж үздэг. Эдгээр тоо өөрчлөгдөж болох тохиолдлууд байдаг. Миосиныг бүгдээрээ дахин харцгаая. Миос 1-т хоромсоомууд метафазын хавтангийн дагуу нугалж дараа нь давхарсан хоромсоомтой гаплайд охин эсүүдийг үүсгэдэг гэдгийг бид мэднэ. Дараа нь эдгээр эсүүд нь давхартаагүй хоромсоомтой гаплайд геметүүдийг үүсгэхийн тулд методтой нэлээд төстэй миос 2-т ордог. Гэхдээ хоёр процесс давхарлалгүй гэж нэрлэгддэг зүйл тохиолдож болно. Миос 1-т нэг хос хоромсоом нь охин эс тус бүрт нэг биш харин нэг охин эс рүү шилжиж нөгөөд нь очдог гэж бодъё. Миос 2-ын дараа 4 гемет үүсэх бөгөөд тэдгээрийн 2 нь нэмэлт хоромсоомтой буюу N дээр 1, 2 нь хоромсоомгүй буюу N хасах 1 байх болно. Өөрөөр хэлбэл миос 2-т давхарсан хос хоромсоом буруу үүсч хоёулаа нэг охин эс рүүгээ очиод нөгөө эс рүүгээ явдаггүй гэж үзвэл миос 2-ын нөгөө охин эсийн бүх эс зөв болсон гэж үзвэл эцсийн бүтээгдэхүүн нь 2 хэвийн гемет харин давхарлал байхгүйгээс хамааран 1 N дээр 1 N хасах 1 гемет болж болно. Эдгээрийн талаар дараагийн эмгэг судлалын суралт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Тодорхой хоромсоомын жигд бус тооны оролцоотой анипелоидаас ялгаатай нь организмууд полиплоид үзүүлж чаддаг бөгөөд энэ нь 2-оос дээш бүрэн хоромсоомын багц гэсэн үг юм. Ердийн үед бидний эсүүд диплоид байдаг бөгөөд энэ нь бүх 23 хоромсоомын 2 багц буюу нийт 46 гэсэн үг юм. Гэхдээ организмууд триплоид буюу 3 багц эсвэл бүр тетраплоид буюу 4 багц үзүүлж болно. Хэрэв бүх хоромсоомууд диплоид үндгэн хэсэг үүсгэхэд салшгүй байдал үүсч дараа нь үр тогтвол эсвэл диплоид зигот нь бүх хоромсоомоо холбуулаад хуваагдахгүй бол дахин репликац ба методын дараа тетраплоид үр хүрэл үүснэ. Полиплоид амьтад нэлээд ховор байдаг ч цөөн тооны полиплоидаас 2 нутагтан амьтад байдаг. Гэсэн хэдий ч полиплоид ургамал ялангуяа бидний иддэг ургамал нэлээд түгээмэл байдаг. Гадил нь триплоид, улаан будын гексаплоид, үзэлцэг нь октоплоид бөгөөд энэ нь эс бүрд 8 бүрэн хоромсоомын багц гэсэн үг юм. Хоромсоомын тооны өөрчлөлтийн эдгээр жишээнээс гадна бид тухайн хүний хоромсоомын бүтэц хэрхэн эрс өөрчлөгдөж болохыг авч үзэх хэрэгтэй. Бид цэгийн мутац болон премийн шилжилтийн мутатын талаар аль хэдийн мэдэж авсан бөгөөд эдгээр нь нэг суур хосын өөрчлөлт устгал зэрэг оруулахтай холбоотой. Гэхдээ хоромсоомууд цацраг туяа эсвэл бусад гэмтэгч бодисын нөлөөгөөр задарч хэд хэдэн өөр зүйлд хүргэж болзошгүй. Нэгдүгээрт нь бид устгадлыг ажиглаж болно. Энэ нь хоромсоомын бүхэл бүтэн хэлтэрхий алдагдаж, улмаар генүүд алдагдаж болзошгүй газар юм. Энэ хэлтэрхий нь мөн эгч хором хатитуудтай холбогдож, давхарлал буюу нэг хоромсоом дээр 2 ижил хэсэг үүсгэхэд хүргэдэг. Холболт нь гомлог хоромсоом дээр тохиолдож болох бөгөөд ингэснээр хэсгүүд нь нэг адил биш байж болно. Энэ хэлтэрхий анхны хоромсоомтой дахин холбогдож болох ч эхлээд эсрэг чиглэлд эргэлдэж улмаар уруу байрлалд орж болзошгүй. Эцэст нь хэлэхэд хэлтэрхий ногт өөр гомлог бус хоромсоомтой холбогдож улмаар транслокацид хүргэж болно. Корсинговрын үед утагдаж давхардах нь харьцангуй түгээмэл байдаг. Энэ нь солилцдог ДНХ-ийн хэсгүүд ижил хурдтай бишүүд тохиолдож болно. Тухайлбал нэг нь мэдээлэл алдаж, нөгөө нь мэдээлэл олж авдаг тул
нэг нь устгал, нэг нь давхардал үүсгэдэг. Хэрэв нэг байршилд мэдэгдэхүйц устгалтай 2 гемет үр тогтох үйл явцад оролцвол хэд хэдэн ген дутуу зиготод хүргэж болзошгүй бөгөөд энэ нь бага насны хүүхдийн зудлалт эсвэл үхэлд маш амархан хүргэдэг. Тодорхой нөхцөл байдлыг тодорхой хоромсоомын устгал эсвэл транслокацтай холбоотой ихээхэн ахиц дэвшил гарсан шинжлэх ухааны хувьд маш том дэвшил юм. Ингэснээр бид хоромсоомын талаар болон тэдгээрийн тоо бүтцийн гайхалтай өөрчлөлтүүдийн талаар илүү сайн ойлгомжтой болсон. Үзсэнд баярлалаа.